Анх үүсгэн байгуулагдсан 2000 оноос хойш 20 дахь удаагийн төсөлтөө хийсэн нийслэлийн ерөнхий боловсролын Цэн Лизэ сургууль нь энэ оноос эхлэн сургалтын хөтөлбөр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Өргөн Монголын өөртөө засах орны Баяннур хотын 3 дугаар бага болон дунд сургуулиудтай сурагч солилцоо, сурагч элсүүлэх хамтын ажиллагаагаа эхлүүлж байна. Цэн Лизэ сургуулийн сурагчид нь 4 дугаар ангиас бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны Баяннур хотын 3 дугаар бага болон дунд сургуулиудад сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд 4 сараас 1 жилийн хугацаанд тухайн улсын хэлийг амьд орчинд нь суралцсангаа соёл болон түүхтэй давхар танилцж, хувь хүнээ хөгжүүлэх өргөн боломж нээгдлээ. Мөн манай Цэн Лизэ сургуулиар дамжуулан Баяннур хотын 3 дугаар бага болон дунд сургуулиудад Монгол улсаас 1-ээс 12 дугаар ангийн хүүхдүүдийг хөнгөлөлттэй үнээр элсүүлэн сургах боломж бүрдлээ. Таны хүүхэд тухайн сургуульд элсэн суралцсанаар 5 талд сургалтын хөтөлбөрийг Хятад монгол хэлээр судлахаас гадна Хятад англи хэлний тохирох төвчний ангид хуваарлан орчинд нь суурилсан сургалт Хятад хэлний дэмжлэгийн онцгой систем шин сурагчийн дасан зохицох хөтөлбөрт хамрагдах болно. Мөн ёс зүй, мэдлэг, сэтгэхүй, бие бэлдар, гоо зүй, хөдөлмөр гэсэн 6 чиглэлийн үндсэн чадвар, компьютерийн програмчлал, дрон, морин хуур, арьсан урлал зэрэг 30 гаруй сонирхлын хичээлийг судлаж мэднэ. 12586 м2 бүхий сургуулийн зохицолборт байгаль дээлтэй ухаалаг сургуульд номын соёл, бит бус өвийн соёлд суралцаж, бүрэн хамгаалагдсан аюулгүй сургууль дотор байранд дэлхийн жижигт нийцсэн улс төрлийг эзэмших болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Цэн Лизэ сургуулийн цахим хуудас сошиал суваг болоод 94 99 88 52 дугаараас тодруулаарай. Цэн Лизэ сургуулийн сурагч солилцоо, сурагч элсүүлэх олон улсын хамтын ажиллагаа.